Хөгжил дээр ажиллах ажиллагаанууд гэсэн шинэ бүлгийг эхлүүлж байна. За энэ видеосгээр бид нар Gantt-ийн диаграмм дээр хэрхэн ажиллах тухай ойлголтыг үзэх болно. За мөн ажлын нэрсийг сортлох, ажлын нэрсэд шүүлтүр тавьж хэрхэн шүүх тухай ойлголтыг авах болно. Дасгалын 4-р хавцнаас MyKitchen.mpp гэсэн төслийн файлыг нээсэн байна. Энд Office програмуудын адил англи үгний алдааг шалгах функц байдаг. Project гэснээс spelling icon-ыг энэ тохиолдолд ашиглана. Мөн үг олох, үгний оронд өөр үгийг орлуулах, англиар replace гэж ярьдаг тийм функцүүд бий. За энд баруун хэсэгт Gantt-ийн диаграмм байгааг харж байна. Томруулаад жижигрүүлэхэд нэмэх асгах icon дээр товшино. Эсвэл гүүгчийн тусламжтайгаар томруулж жижигрүүлж ийш тийш нь гүйлгэж харах боломжтой. Эцэст нь хүртэл томруулаад дээр байгаа хугацааны хуваарийг харуул цагаар илэрхийлэгдсэн байна. Хасах хамгийн бага утган дээр тавиад харуул оноор цагийн хуваар гарсан байгаа нь харагдаж байна. Тухайн ажлын нэрт харгалзсан Gantt-ийн диаграммын дүрслэлийг харахын тулд тухайн ажлын мөрөө идэвхжүүлээд маусны баруун тавчийг товшино. За эндээс Scroll to Task гэсэн командыг сонгож ажиллуулна. Мөн энэ командыг Task зэсний Editing гэсэн дэлгэддэг зэснээс Scroll to Task гэсэн icon дээр товшин ажиллуулах боломжтой. За одоо Ctrl+G тавчны осол дээр товшиж үзье. Ингээд Go to гэсэн туслах цонх гарч ирсэн байна. За энд хоёр мөрөө байна. Ажлын нэрийн ID-г оруулж өгч хайх боломжтой юм байна. Эсвэл он сар өдрөөр нь хайлт хийх боломжтой. ID мөрөнд 26 гэсэн утга оруулж өгөхөд 26 дугаар ажлын мөр идэвхжсэн байгаа нь харагдаж байна. Gantt-ийн диаграмм дах хугацааны хуваарийг 12 цагийн алхамтай байдлаар харагдцыг тохируулж өгье. Эсвэл View зэснээс Timescale гэсэн дэлгэддэг зэснээс өдөр, цагаар, сараар гэх мэтлэн харагдцыг нь тохируулах боломжтой. За жишээлбэл сараар гэж авбал хугацааны хуваар дээр цагийн хуваар нь сараар гарсан байна. Хажуу босоо шугамыг зүүн тийш нь болгож харагдцын өргөнийг тэлж болно. Ийм байдлаар Gantt-ийн диаграмм дээр навигац буюу чиглүүлэлт хийж болох нэ. За одоо ажлын нэрсийг сортлох, шүүлтүрдэх гэсэн ойлголтыг үзье. Дасгалын 4-р хавцнаас MyKitchen.mpp файлыг нээсэн байгаа. Энд бид ажлын нэрсийн жагсаалтыг ID дугаарталтаар дугаарласан байгааг харж байна. 6 дугаар ажлын мөрийг идэвхжүүлээд View зэснээс Sort гэсэн дэлгэддэг зэснээс харуул эхлэлийн огноо, дуусах огноо давуу байдлаар өртгөөр ID гаргасан байдлаар тус ангилах боломжтой нь харагдаж байна. За хамгийн ихнийх буюу эхлэх огноогоор сортлж үзье. За энд өөрчлөлт орсонгүй. Учир нь бид ажлын нэрсийг эхлэх дестраллаар нь оруулсан байгаа. За хэрэг бид дуусах гэсэн дестраллыг сонгуул 2, 3, 4-р мөрөнд жоохон өөрчлөлт орсон харагдаж байна. Priority буюу давуу эрх гэсэн байдлаар сортлвол 4 гэсэн дугаарлалт хамгийн эхний мөрөнд орж ирсэн харагдаж байна. За ID гэсэн төлөв дээр сортлох функцийг тавьж байна. Энд Sort by гэсэн команд бас байж байна. За энэ командыг сонгоё. Sort by гэсэн мөрөнд Start гэсэн төлөвийг тавьж болно. Энд бас нэмэлт бус төлөвүүд байгаа нь харагдаж байна. Ascending буюу өсөх байдлаар, Descending буюу буурах байдлаар гэсэн идэвхжүүлгийг сонгох боломжтой харагдаж байна. Then by буюу
Тэгээд дараа нь гэсэн мөрөнд priority гэсэн төлөвийг сонгоод sort гэсэн товчийг товшлоо. За ингээд ажлын нэрсэд өөрчлөлт гараагүй байна. Ардугаар мөрний ажлын нэр дээр товшоод priority утгыг 700 гэж тавиад ок товчийг товшоод дахин sort by командыг дуудъя. За ингээд өөрчлөлт гарч өгөөгүй харлаа. Гарсангүй. 9-р мөрний ажлын predecessors баганд ажлын холбоосыг 8SS гэж өөрчилж өгье. Мөн дараагийн мөрний predecessor утгыг 9SS гэж болгож өгч байна. Sort хийснээс sort by командыг дахиж дуудъя. Then by гэсэн мөрөнд priority төлөвийг тавиад descend гэсэн төлөвийг идэвхжүүлээд sort товчдоор товшлоо. Ингээд 10-р мөрний ажил 8-р мөрний дээр очиж байран солигдсон харагдаж байна. За хуучин төлөвт нь оруулахын тулд undo хэдэн удаа хийж өглөө. Ийм байдлаар ажлын нэрсэд хэрхэн сортлох функцийг ажилуулах талаар үзлээ. Одоо фильтрийн тухай үзье. За ажлын нэрсийг сортлохоос гадна бид фильтр тавьж шүүх боломжтой. View хийснээс no filter гэсэн дэлгэгдэх цэцгийг нээж харвал энд нэлээд олон төрлөөр шүүлтэр тавих боломжтой харагдаж байна. Жишээ нь complete tasks гэсэн нэр дээр товшвол одоогоор нэг ч ажил дуусаагүй байгаа нь харагдаж байна. Цолгоо байна. Critical буюу эгзэгтэй гэсэн төлөв дээр тавиад харвал ямар өөрчлөлт гарсан нь харагдаж байна. За data range буюу он сар өдрийн хүрээ хязгаар гэсэн төлөв тавья. Эхлэх гэсэн хугацааг 2016 оны 10 сарын 10 дээр тавиад ок товчийг товшоод before гэсэн мөрөнд 2016 оны 10 сарын 16 гэж тавьж өглөө. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 сарын 10-наас 16 оны хоорондох ажлын нэрсийг шүүлтүрдэх гэж байна. Ок товчийг товшлоо. За энэ хугацаанд хийгдэх ажлууд шүүгдэж гарч ирж байгаа нь харагдаж байна. Ийм байдлаар ажлын нэрсэд шүүлтүр тавин ажлын нэрсийн мөрүүдийг гаргаж ирэх боломжтой нь энд харагдаж байна.